Шама! Хүсүүлээс UFC 313 манд болж дуслаа. Энэ ивэнтийн оргил тулаан дээр одоо цагийн хамгийн алдартай холбогд талаанч Алекс Перейра өөрийн хамгийн аюултай өрсөлдөгч болох Магомед Анкалавтай тулалдсан юм. Энэ тулааны үр дүн шууд ярихаас өмнө энэ хоёр тулаанч маань яаж хоорондоо тулдах болсон бэ гэдэг талаас нь хэлье гэж бодож байна. За ингээд бичлэг эхэлцгээе. Алекс Перейра 2024 онд бүсээ 3 удаа амжилттай хамгаалсан. Тиймдээ ч жингээ цэвэрлэж эзэрхэг авраг болохын тулд ганц Магомед Анкалавыг ялах үлдсэн. Харин нөгөө тал Магомед Анкалав хамгийн сүүл UFC 308 дээр Александр Ракичтай тулдаж шүүгчдийн нэгдсэн саналаар ялт байгуулсан юм. Тийм болохоор Алекс Перейра Магомед Анкалав хоёр тулдах цаг хугацааны асуудал байсан юм. Alex, stop running away from me. Гэтэ UFC компани зүгээс өөрсдийн бизнесээ бодож аль болох Магомед Анкалавыг Алекс Перейратай тулдуулах сонирхолтой байсан. Хэрвээ түүхийг сөхвөл UFC 300-ийн анхны төлөвлөгөө Алекс Перейра Магомед Анкалав хоёр байсан ч Магомед Анкалав Рамадан сар гээд тулаанаас татгалцсан юм. Дараа нь Алекс Перейра Ер Прохаског UFC 303 дээр ялсныхаа дараа UFC 305 дээр Магомед Анкалавт тулдъя гэж UFC-д хүсэл тавьсан ч UFC татгалцсан. Тэрний дараа хамгийн сүүлд 2025 оны 3 сар дахин Рамадан сар дээр UFC Магомед Анкалавыг тулдах уу гэж асуусан. Энэ удаа харин Магомед Анкалавыг тулдахыг зөвшөөрсөн юм. Ингэснээр Лас Вегас хотын алдарт T-Mobile Arena дээр Алекс Перейра Магомед Анкалав хоёр хагас сүнд жингийн аврагын төлөөх тулаан эхэлсэн юм а. Тулаан эхлэхийн өмнө Брюс Баффер Алекс Перейраг The One and Only буюу дахин давтчихгүй гэж зарласан. Алекс Перейрагаас өмнө ердөө хоёрхан тулаанч The One and Only гэж Брюс Баффераар зарлуулж байсан. Мэдээж Conor McGregor, John Jones хоёр. Алекс Перейраг ингэж зарлж байгаа нь түүнийг зөвхөн холбогд талаан гэлтгүй энэ цагийн спортын хамгийн том нүүр царай супер одуудын нэг гэдгийг илтгэж байгаа юм. Тулааны эхнүүд Алекс Перейра санаачлагтай байж өөрийн үндсэн довтлогоо олох хөлийн өшөлтүүдээр дарамт өгчээсэн. Эхний үед дуусахаас өмнө Магомед Анкалавыг унгаах гэж оролцсон ч зэн бүтлгүүдсэн юм. Харин хоёрдугаар үеэс Магомед Анкалав илүү ширүү үзэж эхэлсэн. Тэрний биеийн өшөлт болон баруун гарын цогцлууд үр дүнгээ өгсөн бол нөгөө тал Алекс Перейра хөлийн өшөлтөөс бусад дайралтууд нь үр дүнгээ өгч чадахгүй л байгаад байсан. Үеийн төгсгөл дээр Магомед Анкалавын зүүн гар Алекс Перейрыг манархсан ч азар хонх дуурч тулаан үргэлжлэхээр болсон. 3 дугаар үед Анкалав тулааны имлэг удирдах эхэлсэн юм. Өрсөлдөгч рүүгээ илүү дайрч илүү давшилж байсан бол Алекс Перейра нэг л хэмнэлээ олж чадахгүй хөлийн өшөлтөөс бусад дайралтууд нь үр дүнгээ өгч чадахгүй хэвэндэл байсан юм а. 4-р үе эхлээд шууд Магомед Анкалав Алекс Перейраг торонд клинч хийж контрол таймаа гисгсэн юм. Шүүгч итгэхгүй байлаас нь болж хоёр тулаанчийг салгасан ч Магомед Анкалав өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлж Алекс Перейрад довтлох боломж өгөхгүй байдалд байлгаж чадсан юм. Ялагдж байгаа мэдвсэн Алекс Перейра 5 дахь үед илүү идэвхтэй байж толгоор нь хидэд дайрсан ч Магомед Анкалав дайралтуудыг нь удаашруулж дахин торонд клинч хийж явсаар байгаа тулаан дууссан юм а. Шүүгчнэр тулааныг 49-46, 48-47, 48-47 гэсэн нэгдсэн саналаар Магомед Анкалавыг ялагчаар зарлаж бид шинэ хагас сүнд жингийн аврагтай болсон. UFC 313 оргил тулаан ингээд дууслаа. Миний хувьд энэ тулааныг үзсний дараа хоёр тулаанчтай магтах зүйлч их байлаа, шүүмжлэх зүйлч их байлаа. Алекс Перейрагаас эхлэе. Мэдээж Алекс Перейра 2024 онд хамгийн шилдэг тулаанч байж чадсан. Аврагын бүсээ 3 удаа амжилт хамгаалснаас гадна маш том фейл болох гэсэн 3 шоу гурванлаг нь авч чадсан. Гэвч Магомед Анкалавтай хийсэн тулаанд Алекс Перейра яг үнэндээ юу ч хийж чадсангүй. Дотор нь яг шоу стриклэнд ороод тулдсан юм шиг л мэдрэмж төрлөө. Эдгээр Магомед Анкалаваас ирсэн 12 тейкдаун орлого бүгдийг амжилттай хамгаалсан ч энэ ялгад хангалттай байж чадсангүй. Тэр Алекс Перейрагийн буруу өдөр байсан нь эсвэл Магомед Анкалав үнэхээр сайн тулдсан уу? Та бүхэн яг ямар бодолтой вэ? Коммент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Харин Магомед Анкалавд гэж хэлэхэд тэр үнэхээр өнөөдөр ялах ёстой хүн байсан юм. Одоо цагийн хамгийн шилдэг босоо тулаанч гэж яригддаг хүний өөдөөс илүү олон оновчтой цохилт амжилттай болгосон. Яг үүндээ Магомед Анкалав UFC 282 дээр Ян Блаховичтэй хийсэн тулаан дээр л авраг болох ёстой байсан. Гэвч шүүгч тулааны тэнцээгээр өндөрлүүлж Магомед Анкалав авраг болж чадаагүй 2 жилөө завсарсны эцэст авраг болж чадлаа. Анкалав магадгүй амьдралд анх удаа өөр ихтгэл үндэслэл хоёр тавьсан байх. Тэр UFC-гийн аврагын төлөө үзэх цор гац боломж нэгдүгээр тавьж Рамадан сараар мацаг барихгүйгээр Алекс Перейратай тулдсан. Маш том эрсдэл үүсч ялаад авраг болж чадсан. Миний хувьд өмнөөс нь маш их баяртай байна.
Гэхдээ шүүмжлэлтэй талууд ч гэсэн байгаа. Яагаад гэвэл Магомед Анкалавын хийсэн сүүлийн тулаануудыг цөхөж үзвэл Ян Блаховичтэй хийсэн тулаан. Тэгээд сүүл тулцсан Александр Ракичтэй хийсэн тулаанууд нь яг л адилхан үзэсгэлэн сонирхлыг татаж чадаагүй. Алекс Перейратай хийсэн тулаан ч гэсэн өмнөх тулаануудтай яг л адилхан байсан. Энэ байдлаас нь болоод фэнүүд дүргэлж Магомед Анкалавыг өөдөгтэй тулаан чармд цоллож дууддаг. Алекс Перейра тулааны дараах ярилцлагаа ч гэсэн энийг тодорхой хэлсэн. Торж хаад юу хийхгүй ялчих юм бол бусад тулаанч ч гэсэн адилхан аргаар тулдаж болох юм байна гэсэн сэтлийг төрүүлнэ гэж. Харин Магомед Анкалав өөрөө хэлэхдээ Алекс Перейра бараг 20 минут надаас зугцаан гэж тайлбарласан. Та бүхэн яг хэнийхэн талбай комментсээр сэтгэлээ үлдээгээрэй. Энэ тулааны үр дүнгээс болж хохирсон нэг хүн байгаа нь Dana White болон UFC компани. Шүүгчтэй оноог харсныхаа дараа Dana White-ын царай хэрхэн хувьсгийг та бүхэн харсан бизээ? Мэдээж түүний буруутгаж чадахгүй л та. Яг л Dana White тулаан зарж чадахгүй дахиад нэг аврагтай болчихсон болохоор. Тэрнээс гадна UFC өөрсдийн хамгийн том суперод хамгийн идэвхтэй аварга алдсан юм. Хэрвээ Алекс Перейра UFC 300 дээр тултаагүй эсвэл магадгүй бид нэр Билал Мухаммад Лео Эдвардс хоёрын тулааныг үзэх байсан баг. UFC 303 дээр Конор тултахаа болж Алекс Перейра орлож дахин шоуг аварч чадсан. Хэрвээ Алекс Перейра UFC 307 дээр тултаагүй байсан бол фэнүүд $80 төлж Juliana Pena-г үзэх байсан гэж боддоо. Харин нөгөө талд Магомед Анкалавыг 2023 оноос хойш одоо 4 тулаанаа л хийсэн. Тийм болохоор Алекс Перейра шиг идэвхтэй байдлыг Магомед Анкалаваас харна гэдэг бол бараг л боломжгүй зүйл юм. Тийм болохоор Алекс Перейра Магомед Анкалавыг 2 гэсэн тулаан 3 талд 3 лэнд нь ашигтай тулаан болох юм. Миний хувьд энэ хоёрын дараагийн тулааныг Абу Дабид болно гэж таамаглаж байгаа. Хэрвээ Абу Дабид ямар нэг байдлаар тулаан болчих юм бол Магомед Анкалав фэнүүд болон үзэгчдийн дэмжлэгтэйгээр Алекс Перейрагийн эсрэг давуу талтайгаар тулдах бол UFC тасрихаа үнийг нэмж илүү их ашиг олох боломжтой болох бол Алекс Перейра Магомед Анкалавын эсрэг хариугаа авах боломж нэгдэх юм а. Харин Алекс Перейра дараагийн тулаандаа Магомед Анкалавыг ялахын тулд яг юуг зөв хийх ёстой вэ? Та бүхэн өөрсдийн бодлого коммент хэсэгтүүлдээгээрэй. UFC 313 дээр болсон өөр онцлог зүйл юу байсан бэ? Мэдээж Justin Gaethje иргэж ирлээ. 2024 онд Max Holloway-с аимшигтай нокаут авсан Justin Gaethje фэнүүдийн халуун дотн налга ташлалтаар октогонд иргэж ирсэн юм. Тэрний энэ удаагийн өрсөлдөгч болох Чансаны 11-т бичигдэж байгаа Rafael Fiziev байсан юм. Гурван шүгч гуруула Justin Gaethje-д 20-28 гэсэн нэгсэн саналаар ялтыг өгсөн. Мөн энэ тулаан Fight of the Night болж чадсан. Тулааны дараа Justin Gaethje өөрийгөө UFC хөнгөн жингийн аврагын төлөө Ислам Махачад үзэх хүсэж байгаагаа илэрхийлсэн. Тэр энэ талаар хэлэхдээ би сүүлийн 4 тулаандах 3-т нь ясан тулаанч. Мөн би Чансаны 3-т эрмэлэгдэж байгаа болохоор аврагын төлөө үзэх хэрэгтэй гэж бодож байна гэсэн. Dana White ч гэсэн ярьцлаган дээр Ислам Махачад Justin Gaethje-ээр тулдах боломжтой гэдгийг ч хэлээд амжсан. Энэ жил Justin Gaethje 37 нас хүрнэ. Ислам Махачад түнд боломж өгөх болов өгөхгүй болов. Цааш юу болохыг бидүүлээ харж лээ да. Игнасио Бахамондес Чансаны тамирчин боллоо. Мейн картын 3 дахь тулаан дээр Игнасио Бахамондес хөнгөн жингийн Чансаны 13-т бичигдэж байгаа Jalen Turner-тэй тулдсан юм. Өмнөх тулаан болох UFC 306 дээр гайхалтай ялж байгуулсан Бахамондес Jalen Turner-ийн эхний үед гурвалжин болтор дуусгаж Чансаны 15-т бичигддэг болсон. Харин энэ тулаанд ялагдсан Jalen Turner тулааны дараа харамсалтайгаар зодог тажгаа зарласан. Хэдий дөнгөж 29 настай залуу тулаан ч гэсэн сүүлийн 5 тулааныхаа 4-т нь ялагдаад байсан юм. Тэрээр Instagram хуудасаараа дамжиж наваад тэнцсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлсэн бөгөөд мөн ийм залуу насны дээр өөрийн төвлөлөө болон хүсэл тэмүүлэлээ алдаж байгаадаа харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Jalen Turner-тэй цаашдаа амьдралд нь амжилт хүсье. Мөн UFC 313 дээр бид нар магадгүй энэ оны шилдэг нокаутыг харсан байх. Энэ бол Mauricio Hovey-гийн эргэлттэй өшөглөлт юм. Ирээдүйд UFC төлөөлөх Fighting Nerds багийн гишүүн Mauricio Hovey мейн картын сэлхийн нээж Bobby Green-тэй тулдсан юм. Багийнх нь хамтрагч нар болох Jin Silva, Carlos Prates хоёрын хойлоо өрсөлдөгчсөөр нэгдүгээрт нокаутаар дуусгасан юм. Энэ цувралыг үргэлжлүүлж Mauricio Hovey тулаан эхлээд эхний 2 минутанд эргэлттэй өшөглөлтөөр Bobby Green-ийг шууд дуусгасан. Одоо Fighting Nerds багийн энэ дөрвөн гишүүн UFC-д 18-0 гэсэн ялцчихгүй амжилттай байгаа. Удахгүй болох UFC 314 дээр Carlos Prates, Jeff Neal-тэй тулдах бол Jin Silva, Bryce Mitchell-тэй тулдах юм. Та бүхэн Fighting Nerds-ийн талаар ямар бодолтой байдаг вэ? Коммент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Robbie Lawler 2025 оны алдрын тахилын гишүүн болно. 313 шоуны үеэр UFC Robbie Lawler 2025 оны алдрын тахилын гишүүн болохыг зарласан юм. Robbie Lawler 2014 онд Johnny Hendricks-ийг ялж UFC-гийн хагас тун цэнгийн аврагсан юм. Тэрээр аврах байх хугацаанд маш олон шинэ фэнүүдийг татаж UFC болон холбогдлооны хөгжилд хувь нэмрээ оруулсан гайхалтай тулаач байсан юм. Тэр сүүлчийн тулаанаа 2023 онд Nico Price-ийг хийж 38 секундын дотор нокаутаар дуусгасан. Түүнийг алдрын тахим залах ёслол нь 2025 оны 100 буюу 6 сард болох юм а. Энэ удаагийн бичлэг маань ингээд дуусч байна. UFC 313 дээр гэлэлдсэн хүмүүс гэвэл Bахамондес, Hovey, Justin Gaethje нар байсан бол Alex Pereira, Jalen Turner, Bobby Green-ийн хувьд хэцүү хүн байлаа. Мөн Магомед Анкалавыг шинэ хагас хүнд жингийн аврагтай болсон. Та бүхэн UFC 313 ямар хөө санагдсан бэ? Коммент хэсгээр сэтгэлээ үлдээгээрэй. Usama, Ankalaev time.